Өглөө цэцэрлэг дээр нь очиод эрхлэгч багш нь айл ангид орохын хэлийг болохоор жоохон хүлээгээд онгорхоо байсан өрөөгөр нь орж сонирхоод шин сонирхоод коридороор нь орж ирж байгаа хүүхдүүдийг ажиглаад гээд хөөрхөө хүлээж гаад тэгээд ангидаа бэлтгэл бэ бүлэгт орохоор тийшээ ноор гэж хэлээд хувцсанараа солиод орсон чинь зүгээр л явдаг байсан ангидаа орж байгаа хөвчөг хэв нэг ороо явцсуулаад үгээд л орцсон. Тэгснээ бас хүүхдүүд сандал аваад суудсан байна гэж хараад мэдээд тах шиг байна. Тэнд очиод эзэнгөө сандал ингээд аавна гэж мэдээд хөөхөн тэгээ сандлаа аваад амиа аргацах гээд байхгүй. Яаж хийж яагаад бас нэг энд нэг би ингэж суух хэрэгтэй гэж мэдээд үдийн цагаар хоолой яшаараа тутаа тэгээ бас өөрийгөө дуудан гот мэдээд байгаа байхгүй. Намайг зургийн маань авч тутаа намс энтрэ бүр өөрхөө юмэг яшаараа өдөр таараад хүүхэд уйлал харин за одоо манай хүүхэд уйлж байна. Ой хараад за яа багш нь шинэ хүүхэд юм чинь дээ эртэрж агаарай гэдэг. Эртэрж авч байгаа шүү дээ. Хувцсан хаана? Памперсаа салиа хоёлаа тий. Хатаатай. Тэр айлаа. Тэндэн тий. Хувцаа зааж. За цамцаа өмсөн. Ёо тий. Гоё эсэн минийхөө. Памперс тавьсныг мэдээд байгаа шүү. Гоё эсэн үү? Гүйж очиад надад памперс авчирч байгаа шүү. Наа чи миний өгөх биш баха. Биш. Ийм л мундаг хөхөд байна да. Маргааш л яах юм бол. Нааша памперс айлын маамаа памперс. Тий. Миний өгөх биш ээ.